Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын үндсэн хуулийн цэцгийн 2026 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн Монгол Улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн нэгд хэсэг Монгол Улсын үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлсэн тухай 04 дугаар дүгнэлтийг хууль зүйн байнгын ороо Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 84 дугаар зүйл заасан журмын дагуу 2026 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Байнгын орооны хуралдаанаар үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийг хэлцэх үед Монгол Улсын улсын хурлын гишүүн Уян Гишиг 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд уялдуулан ерөнхийлөгчийн тухай хууль шинжлэх ёстой байсан бөгөөд өнөөг хүртэл өөрчлөгдөөгүй байх хугацаанд буюу 2021 онд ерөнхийлөгчийн сонгуул үндсэн хуулийн шин зохицуултын хүрээнд явагдсан мөн ерөнхийлөгчийн хуулийн холбогдох заалтыг үндсэн хуулийн цэц төтгөлзүүлсэн хууль эрх зүйн эргэлзээтэй байдлыг бий болгож байгаа талаар Улсын их хурлын гишүүн сайн зориг Монгол Улсын үндсэн хуулийн 2019 оны нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлэх хүрээнд Улсын их хурлын 2020 оны 2 дугаар тогтоолоор баталсан хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарь тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх, холбогдох хууль тогтоомжийг шинжилэн боловсруулах, нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулахыг засгийн газарт үүрэг болгосон бөгөөд засгийн газар хүлээсэн үүргээ биелүүлэхээс үүдээ энэхүү нөхцөл байдал үүссэн талаар Улсын их хурлын гишүүн Баярбатар засгийн газар Улсын их хурл 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд уялдуулан хуулиудаа хугацаанд нь шинжилж чадаагүй асуудлаа бодитоор үнэлэхийн зэрэгцээ хүчингүй болох ёстой 4 жил гэсэн зохицуултыг хууль зүйн процессор хэрэгжүүлээгүйгээс үндсэн хуулийн цэц төтгөлзүүлсэн гэх дүгнэлт гарах нөхцөл бүрдэж улмаар эрх зүйн тодорхойгүй байдал үүсгэж байгаа тул маргаанаас илүүтэй үндсэн хуульд нийцүүлэх ажлыг эрчимжүүлж ажлын хэсгийг яаралтай байгуулан хууль тогтоомжийг бүхэлд нь шинжилсэн найруулгаар боловсруулах шаардлагатай талаар Улсын их хурлын гишүүн Цогтбаатар ерөнхийлөгчийн тухай хууль үндсэн хуультай нийцээгүйч 2021 оны сонгуул үндсэн хуулиа баримтлан явагдсан нэг талаас хууль дээдлэх зарчим бодитоор хэрэгдэж байгаа хэдий ч нөгөө талаас төрөө хуулиар цаг тухайд нь шинжилэн боловсронгуй болгоогүй зохицуултын хоцрогдлыг бий болгосон байдлыг давхар илэрхийлж байна. Ийм нөхцөл сонгуул явуулах нь зүй ёсны биш тул цаашид илүү хариуцлагатай ажиллах шаардлагатай байгаар тус үг хэлж байр сууриа илэрхийлсэн болно. Монгол Улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн нэгд хэсэгт ерөнхийлөгчийн бүрийн эрхийн хугацаа үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаа 4 жил байна гэж заасны 4 жил гэсэн нь Монгол Улсын үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн ерөнхийлөгчөөр 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно гэснийг зөрчсөн байна гэсэн Монгол Улсын үндсэн хуулийн цэцгийн 2026 оны 4 дугаар дүгнэлтийг байнгын орооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 61.1% хүлээн зөвшөөрөх зүйтэй гэж үзсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ Монгол Улсын үндсэн хуулийн цэцгийн 2026 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 4 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн талаарх хууль зүйн байнгын орооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье.